Би ёо хурц юу ярьж илээ. Дараагийн асуулт. Тий. Дахиад яа зогсоод хэлж байна. За сайн мэцхан уу? Монголын хамгийн анхны харааны бэрхшээлтэй контент бүтээгч Анка байна. 1000 саб хүрэх чагаатай холбогдуулаад өнөөдөр одоо үзэгчдээс ирсэн асуултанд хариулах болно. Тэгээд бичлэгтэй маань хамт байгаарай. Тэгээд лайк дараарай. Коммент заавал доор бичээрэй. Тэгээд ер нь тийм бичээрэй. Тэгээд бичлэгэнд орцгоё. За энэ асуултанд хариулахад яг одоо үндсэн 3 өнгө гэдэг заяа. Улаан, ногоон, цэнхэр гээд тэгээд яг энэ 3 өнгнөөс би ганцыг нь ялгадаг. Тэрнээс бусад бүх өнгийг завсрын өнгө, тэгээд үндсэн өнгөнүүд бүгднийг нь ялгахгүй. Одоо цэнхэр өнгийг л би ялгадаг. Хаанаас нь чараад за энэ цэнхэр өнгө байна да гэж ялгадаг. Тэгээд бусдыг нь угаасаа ингээд цагаан хараар ингэж ер нь бол ийм цагаан хар саарлаар ер нь бол амьдралыг одоо хардаг гэсэн үг юм уу та? Цэнхэртэй яг ингээд нэг холбогдуулаад ийм нэг жоохон түүх ярихад яг ингээд анх ингээд хараагаа алдчихаал ингээд уцаа бариад Facebook руу ингээд орох гээд янгуут олноос ингээд танигдаад бүх аппликейшнуудаас ингээд танигдаад шууд ингээд шууд цэнхэр өнгө гарч ирж байгаа байхгүй. Тэгэл манай Facebook-ийн дээ одоо нөгөө захиралчин бас та ашгүй гоё юм хүний нүдэнд бас таарахаар юм хийцэн байна. Эдрийг бодож исэн чинь нөгөө Марк Зукерберг чинь бас өөрөө нүдний харалган юм байна. Color blind юм байна. Тэгээд тэрнээсээ өөрөө бас ер нь бол цэнхэр өнгийг ялгадаг. Тэгээд тэрнээ өөрийнхөө нүдэндээ тохируулаад ер нь бол Facebook аппликейшнийг одоо анх бүтээн байгуулж исэн гинэ. Би сонссон шүү. Энд гэхдээ яг баталгаатай юм шиг. За энэ асуултад нэр амар их орж ирсэн. Зүгээр л одоо ингээд ер нь яг сошиал дээр өөрийгөө ингээ хараагүй гэж тавьсан өдрөөс эхлээл энэ яаж комент уншаад байгаа юм бэ? Энэ ер нь яаж одоо энэ тэгээ хараагүй ижиж бичлэгээ постлоод байгаа юм бэ? Тэ яаж бид нартай харьцаад байгаа юм бэ гэд тэнгуут яг өмнө нь яг миний бичлэгийг үзчихсэн яг ингээ намайг жоохон ингээ таниад мэдсэн байгаа ойлгоцсон байгаа хүмүүс гал дотор доор нь орж ирэл амар алалцаал бүр хараатай гэд тэрэн дээр яг ингээ товч одоо хэлэхэд ер нь өмнөх бичлэгэн дээр одоо хэлсэн байгаа. Гэхдээ яг одоо яг товч хэлэхэд өөрөө одоо энэ iPhone утастай. Тэгээ iPhone утсан дээр voice over гэж юм байдаг. Одоо дийлэгц уншдаг програм. Тэгээд тэрэн дээрээ нэмдэг нь одоо яг Монгол хэлийг одоо уншдаг чимээгээ сонор гээд одоо аппликейшн байдаг. Тэгээд одоо тэр хоёртой одоо ингээ collab хийж яагаад ингэж ашигладаг. Англи үг, тэгээд монгол үг ер нь бол бүгднийг харахгүйгээр би одоо ингээ сонсоод ер нь бол бүх юмаа одоо уцаа удирдаад ашиглаж болдгоо гэсэн үг. Би гэхдээ нэг хуцаа нэг тохируулж өмсдөггүй. Зүгээр л бараг гарт баригцнаа л авчдаг. Тэнгүүт нөгөө яг манай гэр бүлийнхэн яг юм хөндлөнгийн хүмүүс ингээл хараад нэг надад нэг ойр дотны юмаа сарангуут чи ямар амар сони юм өмссөн юм. Цэнхэр хар өмд, цэнхэр цамц, шар күртэг юу улбар шар юу Timberland өмссөн байна. Чи бүр ямар ч тийм мөнгөний юу байхгүй нэг. За яг үндэ намайг дулаахан байлгаж байгаа, намайг аюулгүй байлгаж байгаа бол яг үндэ энэ хамаагүй штэ гэд тэнгүүд л за бас одоо ингээл хүмүүс олон ингээд ороод ирэнгүүт л за ер нь би ингээд стилэндээ анхаарах хэрэгтэй юм байна да гэд бодоол. Тэгэл ер нь ганцаараа байгаа үед болохоор яг уцаа яаж сонгодог вэ гэхээр одоо ер нь ингээ өнгөнүүдийг ер нь ингээд гэр бүлийнхнаасаа хажууд байгаа хүмүүсээс асуугаад ер нь ингээд цээжилсэн гэх юм уу. Тэгээд яг ингээ сонгохдоо одоо угсаа тэр хувцсны материал гэж байгаа яг ингээ байнга ингээ өмсөж байгаа болохоор тэр материалын ингээд одоо тэмтэрсээр байгаа юм гарт орно гэж яддаг штэ. Тэнгүүт л одоо яг миний одоо энэ өмсөж байгаа подолкон дээр одоо яг онцгойрох зүйл юу байна гэвэл одоо энэ цээжин дээр байгаа одоо энэ юу аахгүй зураг. Тэгэл яг энийг ингээд тэмтэрэнгүүт за энэ нөгөө цагаан подолк байна да гэд бодоод тэгээ шууд энийг ингээд за энэ подолкыг өмсөх юм байна. Тэгээ доогуура одоо миний өмсдөг хар өмд байвал тэр нь арай нэг жоохон зузаан байдгийн. Тэгээ тэр зузааныг ингээд тэмтэрж жагаад өмсдөг гэх юм уу. Ер нь одоо ингээд
толгой ирэхцүү үед бол нэг хаяа хаяа чат GPT-гээс 3 ирэхээр асууна. Би энэ Брайлевскийг бүр нэрээ бүр амар тэр одоо яг манай Брайлевскийн багш маань бүр намайг бүр гайхаад бүр 2 хоногийн дотор за 2 хоногч биш зөө юу. Ер нь 8 цагийн дотор 35 хэсгээ бүгднийг сурцсан. Тэгээд бүр амар сайн бүр үнэхээр толгойтой юм а гэж багтаал би юу вэ гэж бодоод ер нь гэхдээ хэцүүгийн үед бол жоохон хэцүү нөгөө яг яаж унших одоо нөгөө хамаг анхаарал дандаа яг хуруун дээр ирээд төвлөрдөг болохоор ер нь жоохон тэр төвлөрөх юм дээр жоохон хэцүү. Гэхдээ яг тэр нөгөө чэйжлэх юм дээр бол гайгүй асуудалгүй. Одоо яг гадуур явж хахад надад одоо ингээд шууд ингээд нэг юм тэмдэглэх тэгээд одоо өөр одоо хизээ нэгэн цагт би нэг ном бичих ч юм уу тий. Яг одоо яг амьдрал дээр яг надаа Брайлевсыг яг юунд хэрэг болж байгаа вэ гэхээр одоо энэ цахилгаан шатн дээр нь одоо цахилгаан шатны тоонууд дээр болохоор яг ингээд одоо 10 гэвэл шууд нөгөө 10-ын тоо байгаа. Тэгээд доор нугаас ингээд Брайл зарим ер нь лифтний товчлуур дээр Брайл одоо тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд тэрнээс бусдаар бол яг өдөр тутамдаа бол нэг ашиглаад байхгүй байна. Тэгээд хаяад нэг буцаад эргүүлээд харж гин. Тэгээд нэг ном уншмаар санагдвал Брайл ном барьж аваад уншиж гин. Тий. Одоо хараагаа алдаад ер нь хэсэг хугацаанд өнгөрцөн байгаа. Тэгээд буцаад ер нь нийгмийн амьдралдаа орё гэж бодсон хүмүүс ер нь их байдаг тий. Одоо надаас ихлүүлээд. Тэгээд би ер нь шууд хараагүйчдийн холбоон дээр очиод нийгмийн ажилтнтай уулзаад тэгээд өөртөө тохирох одоо сургалтуудыг авсан. Одоо нөхөн сэргийх гэх юм уу. Тэгээд тэрэнд нь болохоор одоо компьютер дээр ажиллах, утас хэрхэн ашиглах вэ? Тэгээд Брайл бичих сурсан. Тэгээ тоглоом наадгаанууд одоо хөзөр одоо шатар тэгээ Брайл одоо хөзөр шатар тэгээ дээрэс нь одоо орон зайн баримжаа одоо баримжаагаа яаж авах уу таягны сургалт гэдэг ер нь юм цогц ер нь одоо сургалт өөрийг нь гэж буцаж хөл нийлжүүлж алхдаггүй маа гэхэд ядаж ингээд хоцрохгүй одоо явуулна тэгээ одоо хараагүйчдийн холбоон дээр ер нь баг ингээд 190% нь хараагүй хүмүүс идэг. Найзтай хамт явж байгаад ингээд хараагүй хүмүүстэй ингээд уулзаад тэр дотор нь ороод ингээд ярилцсангууд ингээд манай найз ингээд гаднаас нь харсан гэж байгаа байхгүй. Энэ хэд чинь өөр нэг рүүгээ харахгүйгээр амар сони хоорондоо ойлголцоод яриад их ингээд тэгсэн чинь яг яаж харагдаж ийн гэсэн чинь би ингээд ийшээ ингээд харцаа. Нөгөө хүн маань бүр ингээд ийшээ мишээ ингээд хараад ингээд ингэж бүр яа нүд нь ингээд гүгээд ийн гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд гаднаас харахад амар эвгүй. Тэгээд яг хоорондоо ярилцахгүй байгаа юм шиг мөртлөө ингээд амар хоорондоо ярилцаад ингээд тэр үед амар инээлдчихсэн. Яг анх хараагүй болоод одоо ингээд зөвлөгөө надаас ингээд хүсэж байгаа яг туслаач гэсэн хүмүүс одоо ингээд чатаар зөндөө орж ирсэн. Тэгээд яг би өөрөө мэрэгжлийн эмч биш болохоор яг зөвлөгөө яг тэгж шууд өгж чадахгүй. Тэгээд яг миний хувьд бол яг хараагаа ингээд багаар алдчих хугацаанд эхлээд дүүргийн эмнэлэг дээр очиод хяналтанд ороод ер нь яг ямар хуу байна гэдгээ тодорхойлоод тэгээд группт орсон одоо хараагаараа Тэгэд дүүргээсээ бүр цаашаа одоо Сондра гээд нүдний имлэг дээр бүр наривчилсан одоо үзлэгүүд эдгээр харуулад тэгэд ер нь яг яах ёстой юм байна ер нь яг ямар шүү байна ямар хуу эмчилгээ хийлгэхээр байна гэдгийг нь тодорхойлоо явдаг юм билээ. Шууд дүгнээд хэлчихэд бол хараарахгүй яагаад гэвэл одоо бусад хүмүүсийн яг ингээд энгийн хүмүүсийн яг нүд муудангууд л яг ингээд торлог бүрхүүл нөгөө болор идэр нэг жоохон цайж майнгууд л буцаж ингээ имжлэх боломжтой байдаг нөгөө одоо хараагийн тэглэг хагалгаа гэж хийгддэг шүү дээ. Яг минийх болохоор шал эсрэгээрөөр яг тархинаас ирж байгаа нүдний одоо мэдрэлийн судас нь одоо гимтээд ер нь бол баг өгчөж байгаа гэсэн үг. Тэгээд буцаж угаасаа сэргийх боломжгүй мэдрэлийн судсыг нь одоо нөхөн төлжүүлэх боломжгүй гэсэн болохоор ер нь эмнэлэг талаасаа бол найдлага байхгүй. Тэгээ харин бүр
тэрнээсээ харин муудан ер нь л гэж хэлсэн. Одоо жилээс жилд ер нь цайгаад бүр ер нь юм харахаа болно гэсэн. Одоо яг тэрнээс харин сэргийлээд одоо нүдээ кэрэлж байгаа гэх юм уу? Тэгээд ер нь ингээд хүмүүс наваг ингээд жоохон сайн хараад идэм шүү дээ. Ер нь сул хараатай юм шүү дээ гэдэл нэг хүмүүс ингээд амар юу яагаад гэдэг зэ. Тэгээд яг энэ сул хараатай хүмүүс яг ийм юу ашигладаг байхгүй юм. Одоо magnifier юу гэдэг үлээ энэ чинь томруулдаг шил ашигладаг байхгүй. Тэгээд би ингээд томруулдаг шил ашиглаад зааз би харах юм байна да гэл ингээл нөгөө номон дээр ингээд тавингууд л юу ч харахгүй. Юу нөгөө өсөг харах. Тэгэл энийг яг үндэ хэрэггүй л байгаа байхгүй. Тэгэл нөгөө за энэ худлаа ажиллахгүй байгаа болов гэд нөгөө яг ойр тойрныхаа хүмүүсээс яангууд л амар сайн юу яж бүр нэлийн томруулж харагдчих. Тэнгүүт надаа тэр нь ерөөсөө ингээд юу ч харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг үндэ яг өөрийгөө сул хараатай гэхээр бас сул хараатай биш байгаа байхгүй. Ер нь бол багада одоо 5 настай да 3 тавиул хаалганд орсон. Тэгээд тэр нь одоо ингээд томорсоор сая 22 онд 18 настай да болонгууд л одоо тэр гуурсан таталтаад ер нь за наач ахуулах болчихжээ. Наач одоо угсаа чамд хэрэггүй гэд ер нь одоо эмчнэрийн одоо хурлаар гэх юм уу ер нь эмчнэрийн зөвлөгөөнөөр ороод одоо гуурсан ахуулсан. Тэгээд тэрнээс одоо хаалганд орсны дараагаас эхлээд шууд нөгөө хүндрэл одоо болж эхлээд унж татаад ч юм уу тий. Тэгээд ер нь бол эмчнэр дээр одоо ер нь бол байнга үзүүлээл өдөр болгон очиж үзүүлээл байнгут л одоо яг эмчнэрийн зөвлөгөөнөөр ороод ер нь хид хідэн эмчнэрийн одоо буруутай үйлдэлээс гэх юм уу зүгээр хідэн эмчнэр шийдвэрээ эргүүлээд харсан байсан бол миний нүд одоо зүгээр байх байсан юм болов уу? Тэг яг энэний талаар яг ярих яг ингээд дэлгэрэнгүй ярих гэхээр үнэхээр амар урт болно. Тэгэхээр би яг энийг угаасаа ч гэсэн яг энийг ингээ ярангуут л нэг жоохон бүр хит ингээ даун болоод яг уйлж гал. Тэгээд яг би нэг бол хийн яг энэ яг анханаас нь яг ямар онцтой байсан бэ? Яг яагаад ингэж хараагаалцсан бэ гэдгийг бүр дэлгэнгүй бичлэг хийх болохоор одоо яг ингээл одоо орхичээ. Гэтэ энэ яг сүүлийн асуулт бүр амар орлоо. Яг зүгээр ингээд баг 100 асуулт ирж байгааных нь 80 нь одоо яаж хараагүй болсон бэ? Одоо хараагаалсны дараа яг ямар сэтгэл зүйтэй байсан бэ гэл амар их асууд. Тэгэл би яг ингээд дотроо бодонгууд л за тэгээд хэлчин дээ нэг угаасаа нэг реакшн гарахгүй. Зискෝ нэг амар маа залгаал өнгөрөндөө гэдэг гисэн чи яг ингээд ярьсан чинь зүгээр ингээд тэр одоо үеийн дахиад хэлж тэр үеийнхаа мэдрэмжээ яг шууд тэгэл яг одоо ингээд аваад байгаа байхгүй. Тэнгүүт л ялцгүй л одоо ингээд дотор бүр үнэхээр их гомдол байгаад байгаа нь ингээд мэдрэгдэт байгаа байхгүй. Тэгэл гаднаа ингээд амар яг ингээд хүчтэй харагдаж байгаа ч гэсэн одоо ингээд амар цоглог байх гэж байгаа ч гэсэн зөв ингээд тасалж. Цаашдын төлөвлөгөө ер нь зүгээр яг бүр YouTube-ээ ингээд ер нь бол ингээд нэг өдөр сууж агаад 100k болох хүртлээр хийх жагсаалд. Тэгээ 100k-гаас цаашаа ер нь яг юу хийх үү гэдэг бүх одоо төлөвлөгөөгөө одоо ингээд нэг том зургаар гаргацсан гэх юм уу. Тэгэхээр ер нь бол би нэг алга болохгүй гэсэн үг. Тэгээд тэр болтол ер нь бол амар сайн хичээнэ гэсэн үг. Тэгээд ямар нэгэн байдлаар за нэг алга боллоо гэхэд ер нь бол нэгт гэвэл манай эдитер үнэхээр завгүй яг хажуу яг заваараа яг миний бичлэгийг эдитэлж байгаа болохоор та хэд ч гэсэн хүлээцтэй. Тэгээд би яг өхгүй шүү гэдэг. Яг нөө өхмөл байдалд бол орохгүй шүү. Ер нь бол аль болох идэвхтэй байна. Тэгээд ер нь бол дараа жил
ер нь амар гоё ер нь тип хэлчихье заяа. Дараа жил би 100 гэхэд ганцаараа одоо таяга бариад тэгээд бол нэг юм влогер хоо одоо нэг богдуул дээр гарч нэг өдрийг хондог ч юм уу тэг ганцаараа. Ер нь бүр амар ингээ өөртөө ингээ сонирхол тавиад адлын явдалтай одоо юм бичлэг өөртөө үлдээж авъя. Ер нь зүгээр ингээ өөрийнхөө ингээ амьдралд шинээр нэг юм алхам нэмий гэд ер нь бол нэг тиймэрхүү ер нь бол бодсон юм байгаа. Тэгээд тэднэрийгээ одооноос ингээд цуглуулад ер нь бол явж байгаа. Тэгээд ер нь бол 100k хүрхлээрээ бүр амар гоё том бодсон байгаа. Та нар тэгэхээр дэмжиж ер нь бол хүлээгээд байж байгаарай. Тэгээ лайка дараарай. Өнөөрэ та хэд нэрээ. Тэгэл нэг ганцхан юм та хэд ингээд гоё комментортэй одоо скол юм хувь чатаар ингээд гоё асуултад ирүүлж байгаа штэ. Тэнгүүтэл та хэд кино ер нь яаж үзээд вэ? Тэ одоо энэ хүний ер нь дүрс царайг ер нь яаж хараад байна? Тиймэрхүү юм нэг хүний толгойг ажилуулсан тэ скол хүнээс ингээд гарч болохооргүй тиймэрхүү гоё асуултад надаас асуултаа. Би бас нэг тиймэрхүү асуултууд амар хүлээгээд байгаа. Дааж тиймэрхүү асуулт ирээгүй яг л нэг юм коридорын гэдэг лээ тий. Тийм коридорын асуултад ирсэн байна. Гэтэ жижүүр гэдэг штэ. Коридор тий. Нэг тийм жижүүрийн асуултад ирсэн. Тэгээд гэхдээ яг хөө гэхдээ амар ер нь бол одоо намайг дэмжиж байгаа хүмүүс амар их болцсон. Тэгээд яг урам өгж байгаа дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд коммент дээр юм нэг өнөөдрийн бичлэг хэр болсон бэ бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр ямар бичлэг хийлгэмээр байна. Ер нь яг юу туршуулмаар байна хэлээрэй. Тэгээд лайка дараарай. Миний одоо YouTube-ийг дагаарай. Instagram одоо сошиал сувгуудын манд дагаарай. Баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл олзлаа. Баяр таа. Peace.